Ираны зөрчил хурцтаж дэлхийн зах зээл тодорхойгүй байдал нэмэгдсэн энэ үед чинэлэг гэр бүлүүдийн хөрөнгийг удирддаг Family Office-уудын хөрөнгө оруулалтын идэвх саарсан байна. 2026 оны 3 сард тэдний хийсэн хөрөнгө оруулалт өмнөх сараас 25% буурсан нь геополитикийн эрсдэл хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад шууд нөлөөлж стратегийн өөрчлөлт хийж байгааг илтгэж байна. 3 дугаар сард хийгдсэн нийт хөрөнгө оруулалтын 4-ний 1 нь 100 сая Америк доллароос дээш дүнтэй байгаа нь Family Office-ууд жижиг хөрөнгө оруулалтаас татгалзаж илүү том хэмжээтэй өндөр итгэлтэй төслүүдэд төвлөрч эхэлснийг илтгэж байна. Тухайлбал хиймэл оюуныг зөвхөн текст бус бодит мэдрэхүүн өгөгдөлтөөр сургах шинэ чиглэлд ажиллаж байгаа AI стартапын 103 тэрбумын долларын санхүүжилтад Jeff Bezos-ийн Family Office тэргүүлж Эрик Шмидт болон Марк Кубен зэрэг томоохон хөрөнгө оруулагчид хамтран оролцжээ. Мөн энэтхэгийн тэрбумтан Азийн Примжигийн Family Office аж үйлдвэрийн роботыг видео өгөгдөлд сургах технологи хөгжүүлж байгаа 450 сая долларын хэмжээтэй AI стартапын санхүүжилт гээд 4 хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Энэхүү цөөхөнч том дүнтэй хөрөнгө оруулалтын хандлага зөвхөн Family Office-уудаар хязгаарлагдахгүй корпорацийн хөрөнгө оруулагчдын түвшинд ч ажиглагдаж байна. 2026-ны эхний улиралд дэлхийн нэгдэл худалдаа авалтын нийт үнийн дүн 26% өсөж 1.2 их 80 долларт хүрсэн ч хилцлийн тоо 17% буурсан нь зах зээлд оролцогчид эрсдэл өндөр үед өндөр итгэлтэй томоохон хөрөнгө оруулалт хийх стратеги баримталж байгааг илтгэж байгаамаа.